Хүмүүсийг мэдлэггүй болгож хонин сүрэгт хувиргажээ. Үүнээс болж ямарваа үр дүнд хүрч чадахгүй байна. Та уул нь өөрийнхөөрөө ертөнцийг бүрэн дүүрэн удирдах чадна. Одоогийн байдлаар өөрсдийгөө элит гэж нэрлэсэд л үүнийг ойлгодог. Тэдэнд бүх юм байдаг. Болгохын тулд яах хэрэгтэй вэ? Хүмүүсийн эд баялагийг хүртэхийн тулд ертөнцийг яаж удирдах вэ? Хүмүүс бүх юмаа өгөхгүй байгаа тул ертөнцийг хянаж чадахгүй гэж бодуулан янз бүрийн асуудал дээр анхаарлыг нь хандуулдаг. Чухамдаа таны харах өнцөг, сэтгэл хөдлөл таны ертөнцийг бүтээн. Тэд нар таныг ямар нэг асуудал үүсгэж түүндээ ач холбогдол өгдөг боол шиг нөхцөл байдалд шахан оруулж байна. Мэдээгээр бүх юм болохгүй муу байна. Энд тэнд тийм ийм юм боллоо гэх мэтээр ярьдаг. Та түүнд анхаарлаа хандуулан үүний дагуу илүү ихийг үүсгэнэ. Тэрч бүхэл тэнд бүх зүйл сайн байсан ч хүмүүс өөрсдийнхөө эрчмээр муу бүтээчихдэг. За тэгэхээр та яах ёстой вэ гэвэл эхний ээлжинд өөрийнхөө ертөнцийг өөрчлөх, энэ ертөнцид хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Та сөрөг сэтгэл хөдлөлүүдээсээ салах нь чухал. Сөрөг сэтгэл хөдлөлүүд л таны амьдралд дахин ижил зүстэй асуудлыг үүсгдэг, эргэх процессыг эхлүүлдэг шүү. Таныг хэн нэгэнд оромжилж, гомдоосон ч хамаагүй. Тэр хүн нь таны нөхөр, ээж байсан ч тэр битгий тоо. 2-7 хоногийн дараа энэ байдал байнга давтагдхаа болно. Таны өөр ямар нэгэн асуудал, магадгүй санхүүгийн асуудал, хэрвээ та ач холбогдол өгөхөө болчихвол шийдэгдэнэ. Та өөрийнхөө бүх энергийг энэ бүхэн дахин давтагдахад өгөхгүй гэсэн үг. Зүгээр л өөрт байгаа сайн зүйлстэй талархах. Муу зүйлд хизээж талархаж болохгүй. Бас муу зүйлд хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй. 2-7 хоног таны амьдрал мэдэгдэхүй өөрчлөгдөнө гэж би танд амлаж байна. Хэн нэгэн таныг гомдоовол сөрөг эрчим өгөхөө боль. Тэр хүний дотор байгаа оршнол таны эрчмээр хооллохоо болиг. Танд ийм нөхцөл байдал үүсгэх нь түүнд ашиггүй болно. Таныг уурлуулах, цухалдуулах, дээрлэх нөхцөл байдлыг үүсгэхэд та тэднийг хангалттай хооллолдог байсан тэр нөхцөл байдлуудыг үүсгэхийн тулд их хэмжээний санхүү буюу таны энергийг зарцуулах нь тэдэнд ашиггүй. Тэд танаас боломжийн их хэмжээгээр сорохын тулд энэ циркийг, эдгээр чимэглэлийг танд зориулж таны энергийн нэгээхэн хэсгээр үзүүлдэг. Тийм ээ, хэрвээ та үүнд нь автахгүй бол тэд юу болоод байгааг ойлгохоо байж. Энэ проектэд эрчим зарцуулах нь ашиггүй байгаа тул үүнийг хийхээ болно. Таныг загнаж, тантай хэрэлдэхийг хүсч, та зээлтэй, мөнгөгүй, эсвэл хүүхэд тань өвдсөн гэх мэт үнэхээр урам хугарах нөхцөл байдалд орж байсан ч бүү авт. Магадгүй та тэр оршинлуудыг тэжээхээ болсноор таны хүүхэд шууд эдгэрч мэднэ. Сөрөг сэтгэл хөдлөл хариу үйлдэл гаргахаа байцвал таны амьдрал өөрчлөгдөнө. Зөвхөн сайн зүйлд анхаарлаа хандуулж, өөртөө байгаа сайн зүйлсэд талархах. Сөрөг үйл явдалд сэтгэл хөдлөхийн оронд сайн зүйлс давтагдж байгаа газарт цикл эхлүүлээрэй. Таны амьдрал дахь хамгийн чухал зүйл юм шүү. Санаж явах хэрэгтэй. Таны амьдрал оронгоороо өөрчлөгдөж мэднэ. Би өөрийнхөө амьдралыг 1 сарын дотор өөрчилж байсан. Би бясалгаад өөр лүгээ ирж байсан бүх муу зүйлсийг зогсоосон. Энерги буцаж ирдэг тул та ямар сэтгэл хөдлөл гаргана, тэр нь буцаад л ирнэ. Та түүнийг зогсоочихвол хизээж буцаж ирэхгүй. Хэрвээ та өдөр бүр сүрэг сэтгэл хөдлөл гаргаад байвал өдөр бүр л энэ процессыг дахин эхлүүлнэ шүү дээ. Та өөрийнхөө амьдралыг өөрөө хянадаг. Та өөрөө төгс амьдралаа бүтээж чадна.
Яг одоо эхлүүлээрэй. Тусламар санагдсан бүх хүндээ энэ видеог илгээгээрэй. Танд талархаж амжилт хүсье.